Мөндөд наадамжтай Дунгаа аймгийн баяр наадмын одоо хамгийн сүүлийн уралдаан орхон даагны уралдаан гарааны зохиогоос нэгэнтээ ирсэн. За дааг нь мөн одоо ерөнхий доног мордын доног 30. За хамгийн дээд нь одоо их насны мордын уралдаан бол 40 гарч оролцсон. За бусд одоо аймаг сумны наадмууд зэрэг болж байгаа учраас бол мордын доо харьцангуй цөөн байгаа. За даагны уралдаанд Дундгой аймгийн Сайхан Уул сумын харьяат аймгийн алдартай Алтан гэрлийн мур дааг 134 дугаартай. Мөн Улзит сумын аймгийн алдартай Цолмонгийн хүрэн дааг за 137 дугаартай. За сумын алдартай Эрдэнэтлээ сумын харьяат Шин сарын сартай зэр дааг 187 дугаартай. За Хулт сумын харьяат сумын алдартай Төмөр сүхийн сартай хар дааг 120 дугаартай. Мөн Хулт сумын харьяат аймгийн алдартай Бат гიშгийн зэр дааг 222 дугаартай тус мурдсан байна. За даагны зул задрахад өнгөн дээр хээр дааг өнгөлөд явж байгаа. Энэ хээр дааг бол Дундгой аймгийн Луус сумын харьяат энэ жил аймгийн алдарт цол авсан Эрдэнэгийн улаан хүүгийн үеж хурдлуулж байгаа дааг байна. За энэ даагны унган эзэн нь Дундгой аймгийн Луус сумын харьяат Сайн хүүгийн Батбаяр гэж одоо хүн байдгаа. Тэгээд за энэ жил сумгаан дээр бол ер нь нэлээд их хурдан байгаа сурагтай байсан. За төхөөрөмж тавиад ер нь төд хөдөлгөө гараад ирж байна. За хонгор даагны номер сайн харагдахгүй байна үзэгчтэй. За ингээд одоо арын 5 дааг мөн одоо араас орж ирж байна. За энэ 3 дээр гарсан халдсан дааг бол энэ Хулт сумын аймгийн алдартай Тогтхорны Батшгийн уяасан халдсан дааг байна. За мөнгө хоёр гэж хүний нэр дээр мартсан байсан баха. За энэ цаатлын энэ хул даагны бурууталд яваад байгаа энэ хүрэн дааг бол Дундгой аймгийн Хулт сумын залуу уяач Ариун булдын Анамдын хүрэн дааг байна. Одоо уяа солихыг нь бас Луус сумын аймгийн алдартай уяач Эрдэнэгийн улаан хүү уяа солихыг тааруулсан. Улаан хүүгийн уяан дээрээс мордож байсан хүрэн дааг мөн байна. За энэ хээр даагнаас өмнө дээр гараацсан шүү дээ. Тийм болоо. За одоо ер нь даагнууд ер нь тун хурдан байгаа юм байна да. Эхний 7 дааг ер нь тэгэл за тэр халдсандаа Батшгийн уяасан халдсандаа мужин дээр гарсан улаан уяасан Сөрчөндөөгийн хээр дааг өнгөн дээр. За ингээд за түүний ард дээр бас хүрэн дааг. За энэ битүүн өмнөтэй хүрэн дааг чинь улаан хүү яач улаан уяасан хүрэн дааг. Дундгой аймгийн Хулт сумын одоо залуу уяач Ариун булдын Анамдын хүрэн дааг тийм ээ явж байна. За энэ урдлынхан даагны номер одоо сайн харагдаж өгөхгүй байна. 113 гэсэн номертэй хүрэн дааг Анамдын хүрэн даагны өмнө явж байгаа юм байна. 113 номертэй хүрэн дааг. За 113-т хүрэн дааг чинь Батмөнхийн насан болдоо үйсэн Санжаагийн хүрэн бор дааг ба шин. За Эрдэнэтлээ сумын уяач Санжаагийн хүрэн бор дааг байна. 113 номертой болсон байна. Аймгийн алдартай Батмөнхийн насан болдоо уяач гэж борлуулж байгаа байна. За мөн Сөрчөндөөгийн хээр дааг бол өмнөд гарсан цагаас хойш өнгөнд уралдаад байгаа. За Тогтхорны Батшгийн уяасан халдсан дааг бас зээж нийтдээ гараад ирсэн. За мөн одоо Улзит сумын аймгийн алдартай уяач Тунсгийн Чанцлын уяасан Цолмонгийн хүрэн дааг мөн өмнөний даагны архан дээр 5-6-гийн магцаан дээр явж байгаа. За даагны уралдаанд мөн одоо 5 аймгийн уяачдын үеж худлуулсан юм одоо даагнууд 20 цөмдийн даагнууд бас уралцж ирсэн уралдаж байна тийм ээ. За одоо ингээ өмнөний даагыг дааганд харуулъя. Одоо ингээд даагны төрөж бол одоо өндөр өсөлт ингээд 6 км орчим өнгөрч байна. За энэ өмнөний хэдэн даагнуудын ард дээр урдан их мөрөд онгор мөрөд төрүүлсэн гэрэн сумын сасрын од гэрлийн хонгон дааг 6-7-гийн багцаанд яваад байна. За өмнө дээр орсон цагаас хойш өнгөрсөн аймгийн алдартай Эрдэнэгийн улаан хүү байсан хээр дааг. За мөн улаан хүүний хүрэн дааг залуу уяач Ариун булдын Анамдын хүрэн дааг яваад байгаа. За Батшгийн уяасан мөнгө хоёрын халдсан дааг явж байгаа. За ер нь бол даагнууд ер нь тун хурдан байгаа юм байна. За Эрдэнэгийн улаан хүүгийн хээр дааг бол ерөөсөө төхөөрөмж тавиал одоо өнгөн дээр гарсан тун очтой. За ер нь даагнууд бөөгнж тарлал дундаа хөдлөл яваад байна шүү дээ тийм ээ. За одоо сумын од гэрлийн хонгор дааг мөн зүүн дээр гарч ирсэн Анамдын хүрэн дааг. За хул дааг ч нөгөө Эрдэнэ улганы хул дааг ба штэ уяасан өмнөгийн зохицсон сумын яриад мөнхөрийн Адийн Баатрын нэр дээр болсон хул дааг юм баг шиг байна. За өнгөн дээр бол хээр дааг бол гарсан цагаас хойш хөдлөөд байгаа. Одоо энэ ингээд 2-3 хойно ингээд Ариун булдын Анамдын зэр дааг тийм ээ. За ингээд араас нь бол Өмнөгийн зохицсон сумын харьяат мөнхөрийн Адийн Баатрын хул дааг. За түүний ард дээр бол энэ Батшгийн уяасан мөнхөрийн зээр талзан дааг яваад байгаа.
За ингээд бол нэг 4-5 багцааны уралдаад байгаа даагнууд явж байна. За эхний даагнууд бол ер нь сууж арын даагнуудыг харуулах гэхээр урдлын даагнуудыг зургаанд оруулчих гэдэг ерөөсөө тун хурдан байна. За ингээд одоо барайны урд хонхор руу орж ийн одоо хамгийн үзүүн дээр бол одоо ингээд ариун болдын амдын хөрөн дааг аймгийн алдарт байж Луулсмын аймгийн алдарт байж Эрдэнэгийн улаан үйсэн ар дээр нь бол Улцмын аймгийн алдарт байж Дэмчиг зоодлын Эрдэнэ улганы үйсэн Мөнхбөөрийн Адийн Баатрын хулдааг за түүний ар дээр мөн одоо Улцмын аймгийн алдарт байж Тогтхөрдний Батшгүй үйсэн Мөнхбөөрийн зэр талцсан дагсан ийм за одоо хулдааг өнч хурдан байна да хулдааг хөрөн дааг хоёр өдлөө. За ингээд бол өнгөн дээр хээр дааг яваад байгаа. За энэ нөгөө сосрогын одгөрлөлийн хонгор дааг энэ сууж байгаа юм шиг амаа үзэнд хээр даагтай зовж байгаа. За хээр дааг ч мөн ч тагцаа оноггүй яа чи үйсэн хоёр дааг одоо ингээд өнгөнд гараад уралчлаа тийм ээ. Тийм байна. Улаангүй үйсэн Сэрчэндогийн хээр дааг бол мөн ч хурдан баавн. За энд бүр бүүлж гарч байгаад уцаж орж байна шүү тийм ээ. За хээр дааг өнгөн дээрээ за хөрөн дааг мөн үзээ манай эднэгийн улаан өгийн хөрөн дааг ариун болдын амдын хөрөн дааг за гурав дээр бол одоо Мөнхбөөрийн Адийн Баатрын хулдааг аймгийн алдарт байж Дэмчиг зоодлын Эрдэнэ улган яаж болж аргийн 3 турдлууллаа. За 4-т Батшгийн явсан Мөнхбөөрийн зэр талцсан дааг. За 5-д одоо энэ сосрогны одгөрлөлийн хонгороор 6-д одоо Батмөнхийн насан болдын хөрөн дааг зургаалаа. За эхний 6 даагч бол мөн ч олсоос юм байна ингээд. Ондоо агуулсны 79 жилийн хурдан даагны уралдаан инхүү барайнд орлоо. За 7-д одоо энэ эдийн засгийн яш тунсгийн цолмонгийн өрн дааг бол энэ 7-д орж иж байна. За хээр дааг бол танигдахгүй даагана. Ингээд одоо ондоо агуулсны 79 жилийн хурдан одоо урдын уралдаан инхүү даагны уралдаанаар өндөрлөж байна. За баярлаа. Өнөөдөр мөртгөө хатавж яахад та хэр дагаа харагдсан та баяртай. За удаан шүү. Миний хэр дагаа дундгай аймгийн луусан одоо харцааны Батар байх юм маань алтар зэрэг тэгэл байгаа. Надад бэлгэн иржээсэн. За нэг дундгай луусан залгаж 5 нэсч нэгтгэ. Уяа салганы ямар хүн дараа? Уяа салганы. Уяа салганы Говьсон мөрөмгийн баян талд. Миний хурах аймаг алдарт байж Эрдэнэгийн улаан ах маань харсагаа хата маш их баярлаа. За баяр үргээ. За баярлаа. За хуран дагалаа. Амаа зүтлээ хуран даг. Энэ Дундгой аймгийн Хулцсан аймгийн алдарт байж Будын ариун болдын гад байгаамаа. Тэ ариун болдох над жилэлгэн төгсөн даагаагаа. Дахин бас уян зайд шиж миний холгор алтараа зурх гэж байна. Ариун болдохын холгор алтараа зурганы төлөй гоё. За 18 оны улсын бүсийн төрүүлжсэн алтараа зурганы төлөй байгаамаа. Тэгээд бас Филиппинбэрл манлаа. Одоо нэг цусард юм аа. Өнөөдөр ариун болдохтаа бас баярлалаа гэж хэлье. За баяр үргээ. За баярлаа. Аймгийн даг 3-аар арлаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын унгаа доо, жинхэнэ Монгол доо. Тэгээ эрлийн задуунууд доонотой сайхан уралдаж айргийн 3-т орлоо. Баяртай байна. Тэгээд нийт одоо Тэнүүн говийн хурд галын уяаныхаа хамт олонд маш их баярлалаа. Өмнө аймгийн Цогццын сумын уяач Мөнхбөөрийн Адийн Баатрын гэж юм байна. За. За баярлаа. Хэд болсон? За баяр үргээ. За баярлаа. Өө урд юм. За таахад улам мөкшөл. Даг 4-т орлоо. За Одоо мөкшөл. Би хол Дундгой Хулцсан жижиг сүрэнгийн Мөнхбөөр гэж юм байна. Даагны удам мөкшөл. Сүхбаатар аймгийн Дүм Цогцсон аймгийн алдарт байж дан зүлэг гэж хүний унгаад байгаа. Тэгээ миний найз Хулцсан аймгийн алдарт байж Атш найз маань үйж уяа салганд харуулсан. Найздаа маш их баярлалаа гэж хэлээ. За танд баяр. Сайхан наач чинь. За таахад Даг 5-д орлоо да. За баяр үргээ. За. Өөрөө танилцсан. Удам мөкшөл одоо юм Сүхбаатар чигийн даг л да. Энэ ууганагийн даг. Манай хүүгийн хүү жоох юм авъя гэсэн зөө. Хонгорын навнааг авсан гэж байгаа. Тэгээ манай хүүгийн даг. Би сасар орно шүү дээ. Дэрийн сумын харьяат те. За энд үндсэндээ би 2 төрөж 1 хайраг 2 хайрагдлаа да. Өнөөдөр баяртай байна. Настай хүн одоо миний хүүгээ уйсаад онод байгаа. Одоо хурдан байна. Энэ жил тамир сайтай юм байна. Баяртай л байна да. За ингээ та бүхний ажил тус амжилт хүсье тий.